Тэгэхээр ийм Монголын гар утасны аппликейшн дээр иргэдэд хүрдэг төрийн нийт 1200 үйлчилгээг бид өнөөдөр хөдөлгөөнд үйлчилгээнийхээ энэ цэгээс иргэдтэй бас олгож байгааг бас дуулгахад таатай байна. Тэгээд саяхан одоо ийм Монгол 4.0 хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээг иргэдэд санд болгосноос хойш гар утасныхаа ийм Монгол аппликейшнаараа дамжуулаад иргэд маань одоо бүх үйлчилгээг авдаг болсон. Ингээд 6 дугаар сарын 1-ний угтаад бид нийтдээ одоо 18 мянган хүүхэд хэрэгжилж байгаа e-kids одоо аппликейшныхаа шинэ хувилбарыг одоо та бүхэндээ танилцуулахад бас бэлэн болоод байгаа. Цахим орчинд хүүхэд хамгаална гэхээр бидний хувьд ер нь бол нэг хоёрхан чухал асуудал байгаа тийм. Нэг нь болохоор хинтээ харилцаад байна, юу яриад байна, танихгүй хамаагүй хүмүүстэй харилцаж гин үү, эсвэл үеийнхний дээрлэхэлтэнд өртөж гин үү, нэг асуудал. За хоёр дахь нь болохоор манай хүүхэд яг хаана явж гин, хүүхдтэй AirTag гэх мэт янз бүрийн зүйлтүүд нөгөө одоо Bluetooth-ээр таны утастай холбогддог, Wi-Fi-аар холбогддог төхөөрөмжүүд ашиглах, төлбөртэй аппликейшн ашиглах энэ төргээд олон шийдлүүд байж болно. Гар утасны бугуун цаг зөвлөх энэ төргээд шийдлүүд байж болно. Гэхдээ биднэрт e-Mongolia бол надад хамгийн хямд, хамгийн эвтэйхэн, одоо хамгийн хүн болгонд байж болох хувилбар юм уу гэж би бол хувьдаа хараад байгаа. Цахим ур чадварыг дээшлүүлж, тоо хуваагдыг бууруулах замаар цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор цахим ур чадварын аян Улаанбаатар марафон арга хэмжээг зохион байгуулж байна.